нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн иргэдийн эрүүл ахуй, аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал болон бусад амьдрах орчны аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж явах ёстой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга ажлаа дутуу хийсэн, засгийн газар, ажлын хэсэг, шадар сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлээгүй, ажилдаа эзэн болж чадаагүй учраас ажлаас нь чөлөөлсөн. За мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний аюулгүй байдал хариуцсан хилцээний даргаыг ажилласан чөлөөлсөн. За хэд хэдэн байцаагч нар бий. Бас махны шинжилгээг өөрчлөх, за шинжилгээнд өгсөн муутсан махыг шинэ махаар сольж өгсөн байж болзошгүй гэх мэдээлэлтэй холбоотой асуудлаар хуулийн хяналтын байгууллагад хандсан байна. За энэ хүмүүсийг зүгээр байж байгаад гэнт нэг өдөр чөлөөлж байгаа ч асуудал биш. Урд нь асуудал яригдсан, анхааруулга өгсөн, за засгийн газрын шийдвэр гарсан, хугацаатай үүрэг даалгавар өгсөн, хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлж байгаа хийсэн шинжилгээнд хамруулсан зохио ёсны арга хэмжээ авж байгаа гэдэг мэдээллүүдийг ажлын хэсэгт ирүүлж ирсэн. Тэр мэдээллүүд нь худлаа болж таарсан. Тийм учраас дараагийн шатны арга хэмжээ авч шатараас зүгээр ингээд орхигдохгүй бас цаашаа холбогдох байгууллагууд хэлж шалгалтаа хийж буруутай этгээдүүдэд хуулийн дагуу бусад хууль заасан хариуцлагуудыг хүлээх ёстой. Дахиад энэ мэргэжлийн байгууллагуудын боловсон хүчнийг хариуцлагатай, чадвартай тэгээд хяналт гүйцэтгэл ажлын уялдаа холбоогоо хангаж ажилладаг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байгаа.